За сайн байцгаана уу? Өнөөдөр хөгтөмсийн хамт олон арлын Япон улсад ирсэн байна. За тэгээд баясагшаа та одоо Япон дахь үеийн талаар үзэгчтэй бас тайлбар. За тэгээ. За ямар ч байсан хөгтөмсийнхэн бол дэлхийгээр сүүлийн 2 жил гаруй хугацаанд дэлхий дахинаар явж үйл хийдэг хийж явж байгаа. Тэгээд яагаад дэлхий дахинаар явж ингээд үйл хийгээд байна гэж зарим хүмүүс ойлгохгүй. Эхлээд Монголоос сайхан болгочихоо. Наа чи Монгол гэж Монгол ингэж ярьдаг та. Тэгэхээр тэнгэр одоо ингэж бэлддэг юм байна. Монголын газар нутгийг хамгаалах, уул уурхайг хамгаалах, одоо ус голборныг хамгаалах энэ олон бөөнөр дотор энэ олон одоо эрдэмтэй чадaltaй лам хотод төвлөгөө дотор тодорхой байгаа энэ олон хүмүүс дотор чинь өөр өөртөө оногдоод ингээд за та нар Монголынхон тэр говийг Монголынхон тэр сайхан мөрөнгөд ингэж хариуцаарай тэр эрдэнсийг ингэж хариуцаарай тусаа үс эзхэн бэлдсэн тийм үсүүд байдаг. Гэтэл бас нэг дэлхий өөрөө нэг бай. Тэгэхээр мөнхөг тэнгэрийн хувьд бол дэлхий бүрэн бүтэн байх нь чухал. Тэс одоо зөвхөн Монгол сайхан байх нь Монгол бүтэн байвал бус одоо дэлхий сүннүү, сөөрнүү, газар хөдлөлөө тэрийн чухал биш гэж үздэггүй байхгүй. Дэлхийн бүрэн бүтэн байх хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн үлийг хийлгэх үсийг бас зэхэн бэлддэг юм байна. Тэгээд зэхэн бэлдэгдээд бэлэн болоод тэгэхээр үйл хэрнээ дэлгэрээд тэгэхээр дэлхий дахинаар явж нөгөө л адилхан одоо дэлхийн үзэсгэлэнтэй ариун дагшин гэгдсэн хайхад мөрөн далай тэнгис арал тэгээд ертөнцийн орд өгөөнд галт уус хавцлууд гэдэг ингээд яваад үйл хийгээд эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр бид одоо сүүлийн үед маш их гадагшаа явж үйл хийдэг болчиход байна. Одоо Япон улс бол 18 дахь орн. Тэгээ хөгтөрмсийн төлөөлөлд Японд 3 дахь удаа ирж байгаа авиш бушаас эхлэв. За энэ удаад бид ямар зорилготой ирсэн бэ гэхээр хэд хэдэн огторгон цар хүрээтэй үйлүүдийг юм. Мөн одоо дэлхийн амар амгалан байдлыг тогтоо. Тэгэхээр дэлхийн ээжийн өөрөөх их дэлхийгээ аврах үлээх юм. Аврна гэж ярьж байгаа нь өнөөдөр дэлхийн нэлээд тийм сүрлийн одоо нэг зам руу одоо гулсаж орж байгаа тийм байдалтай байгаа учраас ирж дэлхийн төлөө үйл хийж байгаа үгдээсүүд бол дэлхийг аврах гэж байна гэж төлхөө яриад байгаа. Хүн төрлөختний аврах гэж байна гэж яриад байгаа. Тэгэхээр нэг хийж байгаа үйлээ бас тэр том ялган зөв байх гэж бодож байна. За тэгээд нэг юмыг тодруулж хэлье л да. За одоо бид ирээд хамгийн ихний үйл маань Асама Ямаг галт уулсын үйл байлаа. Тэгэхээр энэ галт уус одоо маш идэвхжэлтэй 100 гаруй жилийн өмнө хамгийн сүүлийн их тесрэлтэн болсон. Үнэхээр айс сав нь бол маш их тийм халуун, хайш, лавын тийм чулуулга тогтос ихтэй маш том орон зай хамарсан тийм галтуул байлээ л дээ. За тэгээ энэ галтуул дээр бид ямар үйлийг хийсэн бэ гэхээр эрдэнэсийн эздийг ирүүлэх үйл хийлээ. Хотрогоогоос дэлхийд одоо маш их цөлмөгдсөн, тоногдсон, үгүй болчихсон. Одоо аваад өөр зүйл болгоод хийчихсэн. Тэр одоо эрдэнэсүүдийн оронд тэр эрдэнэсүүдийг одоо байх л ёстой юм байна. Хий дүр одоо эрчмийн дүрээрээ байна уу, бодит дүрээрээ байна уу. Тэгжиж том эрдэнэсүүд чинь манай эрдэнэсийн орд ухаанууд чинь манай дэлхийг энэ гариг од төнөр дотор өөр юм гэсэн орон зайтай, өөр юм гэсэн эргэлт хөдөлгөөнтэй, өөр юм гэсэн тодорхой одоо нарны аймагтаа, сүн зам галактикта тэгээд хөх ертөнц дотроо орчлонгийн одоо босоо орчин тэд дунд одоо жишээлбэл одоо тэнгэрийн одоо зүрхний эрчмийг тэтгэх тэр орон зайд ч гэдэг нь амины эрчмийг тэтгэх тэр орон зайд тэгж тогтвортой байж чаддаг юм байна. Хэрвээ тэгж энэ орд маш олон эрдэнэсийн суугуудыг ордод том тогоонуудыг өвгөө ичгэлээр нөгөө дэлхийн маань өөрөө ядчил бүрэн бүтэн эргэлтийн хүчээ алдж байна. Дотоод шатлалтын хүчээ алдж байна. Дэлхий өөрөө наранд татагдах түлхэлцэхтэй тодорхой зайд нарыг тойрж эргэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зайн алдагдах гэдэг хэмжлэн маш олон гаж гэдэг юм уу тийм жам бүс үзүүлэлт болдго юм байна л да. Тэгэхээр
тэр зорилгодор тэгэхээр зөвхөн Монголоос л үйл хийгээд байвал дэлхий тэнцвэртэй болчихгүй байна. Зөвхөн Монголын эрдэнэсэл бүрэн бүтэн бай гэдэг дэлхийн дахнаар энэ бусад орд газруудын алт эрдэнэсүүдийн, үнэт эрдэнэсүүдийн, 9 эрдэнэсүүдийн энэ бүх дэлхийд хэрэгтэй гэж үзсэн бүх элементүүд өөрөөр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болоод дэлхийн маань өөрөө эрчим гэдэг зүйлээр, гал гэдэг зүйлээр цахилгаан соронзон орон гэдэг орны цэнгийн одоо хуйлраа гэдэг зүйлээр, урсгал гэдэг зүйлээр дутаад байгаа учраас бидний сэргийх зорилгодор явж байгаа. Анх дэлхий гэдэг гай байхгүй байж байгаа дэлхий анх бий болоход дэлхийг бүтээлсэн, дэлхийг үүсгэн байгуулсан, дэлхийг ямар л хэвлийдээ юутай байх хэвээр, цөмтэй байх хэвээр, халуун лавтай байх хэвээр, дахиад эрдэнэсийн олон чулуулга давхаргуудтай байх хэвээр, тус гол мөрөн далай тэнгистэй байх хэвээр ингээд бүтээчихсэн. Тэр бүтээгчдэр өөрсдөө бүтээлээ буцаж нөхөн сэргээх гээд, буцаж бургуулах гээд, буцаж анх яаж бүрэн бүтэн болгож бүтээсэн жижигхэн байхгүй байх. Тэгэхээр тэр эрдэм ухаандараа буцаад дэлхийг бүрэн бүтэн болгох гээд ирж байгаа учраас тэр өвдийн үйл хэрэгт бид дэм болж л явж байна. Дэлхий өөрөө арга бэлгийн хоёр арга буюу бодит дүр төрхтэй. Дахиад эрчим буюу хий дүр төрхтэй биш үү? Тэгэхээр хий дүр төрхийг нь арга ертөнц рүү бүрэн бүтэн болгоход аргын битээ бид нарийн бие хэрэг болдсон байна. Дуу аваа хөг эрчим гэрэл цахилгаан юу гэдэг үг хэл үйлдэл хэд цэнгэрийн дуу хүртэл хэрэг болдго юм байна л да. Тийм учраас хэдийгээр бидний оролцоогоор гараад ирэхс анх бүтсэн чсэн эргээд нөхөн сэргээхэд яхахгүй хөх толботой хөх нуруутай бидний улс авдынх нь хэрэг болдог учраас бид яхахгүй дуудлагаар нь за одоо Японд, одоо тэр улсад, одоо энэ твд, одоо тэр далай, тэр тэнгист гэж яваад байгаа байхгүй сүлээ. Бөө гэхээр ганцхан монголчууд л байх хэрэгтэй юм шиг, Монголын яс зашлыг Монголд л байх хэрэгтэй юм шиг ойлгогддог. Нийтийн нэг тийм байдаг шээ тэгтэл. Үгүй шүү гэдэг. Тийм бас биш. Одоо ингээд тэв болгонд өөрийнх нь үндсэн уугуул иргэд гэж ойлголтой. Уугуул иргэдүүд одоо ч амьдарч байна. Индианчууд шиг одоо энэ Окайдарлд Айно, одоо энэ Севкок, одоо бидний Фукуокачууд өөрсдөө бас байж байгаа байхгүй. Гэх мэт энэ уугуул үндэстэн болгон өөрөө бас хөх нуруутан гэсэн нуруутан утам гэсэн учраас ямар нэгэн аргаар одоо бидний хувьд талбар монголчууд хувь толгой өмсөдгөө талбар хувь толгойгүй байсан хүмүүс хүйсээр юм ямар нэгэн нүдний галаар аач гэдэг юм уу те эсвэл одоо үр зүрхнийхээ чиний цэцэр гэрчин гэрлээс ямар нэгэн байдлаар ихтэй холбогдоод өөрсдийн өв соёл зан заншлахаа нөгөө нэг арганууд биш үү дуулгүй бүжгэлтгүй цанх хөнгөр дэлгэхгүй янз янзын амттын дуу аваа гарахгүй ямар хөвчний зэвсэг хэрэгэлтгүй те ямар ахуйд яаж амьдралгүй энэ бүгдийн цаана газар тэнгэрийн шүтэн барилгыг гээд холбож өгж идэг тухайн нутгийнхаа газар шоргоо эрдэнэсийг одоо юу гэдэг уул усыг бас харагддаг хамгаалдаг бүрэн бүтэн байлгах бас хувь нэмэр оруулдаг тэр зээгүүд одоо байж байна. Тэгэхээр дэлхий дахнаар бөө хүмүүс байна. Харин хэцтэй байдгүй, хэцгүй байдгүй, хууртай байдгүй, хуургүй байдгүй. Ямар нэгэн хөгжмийн зэр зэмсэг хэрэгэлдэггүй юу гэдгээс л хамаарат өөр байгаа болохоос бүгдээрээ бөө тархитан, бөө тамхтан, бөөгийн үйлчлэгтэн, зөм бэлэгтэнгээр тэд одоо байж л гариг ирэх солонд одоо хаач гариг ирэхсгээ тэв болгоно. Хаач ингээл за борид руу явъя, якут руу явъя, туваа руу явъя гэж бид явлаа шүү дээ. Тэнд болгоно тэр холбоосуудыг их бага хэмжээнд хадгалж ирсэн уугуул үндсэн иргэд байж. Тэгэл өөх түүхийн хөөх юм бол нөгөө хөөхний гэдэг ангилалд багтаад Монгол туурхтан гэж хэлэгдээд явж байна л да. Тэгээ яагаад заавал ингээд тухайн нутгийнхэн жишээлбэл за туваа гэж бодъё. Тэгэхээр яагаад туваагийн мөнгөөр өтргөн үйл хийж чадахгүй байгаа юм бэ? Яагаад тэд нар өөрсдийнхөө бүлэгийг заавал монголчууд чигээд байгаа юм бэ? Заавал Монголоос бүгд шамсгаал болгочод байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг чансаал гэж яриад та зүгээр онгод тэнгэр буулгаад яг өнгөд
уул усныхаа бүрэн бүтэн байлиг энэ уул, энэ хайрхан, энэ толгой, энэ одоо хавцал гэдэг ингээд тэрийг хоолыг хий дөнгөөд. Гэтэл дэлхий чинь өөрөө ингээд давхаргуудтай биш үү? Дэлхийн агаар мандлын бүс дотор үйл хийх нэг өөр. Дэлхийн агаар мандлын бүсээс гараад халиад Нарны аймгийн одоо Сарны аймгийн агаар хурмастай, Нарны аймгийн хурмастай, Одод тэнгэрийн хурмастай ингээд давхар дэлхийг тойроод ингээд олон давхар байгаад байна. Тэгэхээр дээшлэх тусам жоохон эрдэм чадaltaй байхгүй болчиход байна. Зөвхөн дэлгэр тандаж үйл хийх гэхээр тэр болгоныг бас хийж дөнгөдгүй байгаад байна. Бас тэгээд тэр нутаг шуудын жишээ яг цэгцтэй тэнгэрийн эрдэм ухаанд сургаад хөтлөөд замчлаа тэгээ хийх үйл хэргийг таниулаад явдаг тийм өргөөдүүд гэдэг юм уу бүлүүд хараахан бий болоогүй байгаа утгаараа магадгүй заавал монголчууд бид жишээлбэл ингэж явж үйл хийгээд байна л та. Тэгэхээр тэднийг үйл хийгээгүй хэлээгүй шүү. Тэд бас юм хэмжээнд үлээ хийж л байгаа. Тэгэхээр доторгоо дэндүү том учраас магадгүй доторгоо үлдээ гал чангас болоод олон байх хэрэгтэй болчоод магадгүй тэд тэндээ хийж байгаа бид нар нэмж очиж бас тусалж хийж байгаа ч юм бид өгөөсч мэдэхгүй байна. Зүгээр яг хөө бид нарт хэл таниулсан бидний ойлголтоор л доторгоо үлдээ чангас гал болоод хараахан одоо дэлхийд дахнаар яваад хийчих тийм дайны бол чадаагүй байгаа юм шиг байлээ. Давхар бас нөө дэлхийн 1000 сэрийхүүл. Тэгээ бүх юм нэг монголчуудаас ихтэй байгаа учраас нөгөө энэ цагийн сэргэн манлын голомт нь нөгөө Монголд байх хэрэгтэй учраас магадгүй ингээд гол хүчээ монголчуудтай хаяад тэгээд гол одоо өргөөдүүдээ ингээд өнгөлөж босгож ирээд байгаа. Тэмчиж магадгүй ямар ч ийсэн бид ингээл хаач байсан ингээл те одоо Японд шүү дээ те одоо ингээл Австралид Канадад ингээл дуудагдаал ингээл яваад үйл хийгээд штэ те. Тэр нь магадгүй тийм байж магадгүй. Тийм байж магадгүй нэг монголчуудын сэргэн бандал нэгдүгээр чухал нь хоёрдугаар тэнгэр хамаг хүчээ Монгол усад дээр хаяад тэгээд магадгүй нэгэнтээ бид нар чинь одоо ингээд тэнгэрийн эрдэм ухааны их дэлхийг бүрэн бүтэн байлгаад тэр газар ч одоо ухааны дээрэс нь бөөгийн үндсэн үүрэг даалгавар их дэлхийд үлдээх дараа нь үр удамд үлдээх арга бичгийн шүтэн барилгыг яаж хангадгүй гэсэн том эрдэмүүд байна шүү дээ. Энэ нь Монголтой болж үлдэх ёстой ч гэж магадгүй. Тийм учраас бид нар дээр тий монголчууд дээр ирээд байж магадгүй л дээ. Ямар ч гэсэн нэг дуудчиход бай. Тэгээд ингээ хийгээд хийж байгаа үүлээ харъя л та. За одоо бид нар ингээд асама ямар галтуулаа үл хийлээ штэ. Гэтэл тэнд ингэж байгаа байхгүй. Нэг юм Эрлэг номон хаан гэхэлэр хүмүүс нэг сайн ойлгохгүй. Одоо ойлгохгүй ч ойлгодог. Гэтэ Эрлэг номон хааны үндсэн үүрэг юу гэхэлэр амийг хамгаалах. Энэ амьтай бүхнийг амийг хүндэхгүй байлгах зорилготой. Тэнд хад чадвар байна уу? Тэнд өв сургамал байна уу? Тэнд ой хүч тай байна уу? Тэнд гол болог шанд байна. Бүгдээр амьд учраас урсаж, ургаж тийм хөдөлж, нүүж явж штэ. Хүн бид ч гэсэн амьд учраас ингээл өсвөр том болоод өтлөө ингээ явж байна те. Тэгэхээр энэ амьтаа бүхнийг бүрэн бүтэн байлгах, хайрлах, хамгаалах тэр гол үлдэд Эрлэг номон хааныхан хийдэг. Амь хамгаалагч нар гэл ойлгоч. Тэгээ амийг хамгаалахын тулд өөр ингэсэн хуультай. Хэрвээ энэ амийг ингэж сүдэгвэл болтгүй хохирлон хий. Тэгэхээр чамд өчрөөсөн хохирлын хэмжээгээр чамд шийдэл онооно гэдэг нь өөрийн Эрлэг номон хааныхны барьдаг гол их засаг хууль байхгүй. Тэгээд зам гэж үг хэлээд байгаа хэрэг энэ амьд байгалыг амьд хэвээр нь байлгах. Амьд оршихуй амьд хэвээр нь байлгах. Тэр өвс нь ургаж явах ёстой. Тэр амьд байгалаас өвс ургах. Тэнд гол мөрөн ундарч боргилж байх ёстой. Тэр нь амьд байгалийн шинж шүү дээ, тий. Тэгэхээр тэр бүгдийг л жамыг хэвийн байлгах нь жамын имийг жамаар нь байлгах асуудалтай байхгүй. Гэтэл за жишээ аваад хүн төрөлхтөн бид өнөөдөр үнэхээр амьд бүхнийг сүтгэж байгаа шүү дээ. Алт эрдэнэс бүгдээрээ сантай амьттай байсан учраас тийм оршин тогтноод бутраад элэгдэлд ороод задралд ороод ургалжаад өгөө болчихгүй шар тунгалаг алтан алтаараа тийм үтсэн зэсээрэл гэдэг чинь мөнгөөрөө байгаа тийм. Тэрнтэй адилхан энэ нөгөө байгаа бүхнийг
За өвс модыг ой модыг хичнээн хичээж ургуулсан ой хүч тайгыг тайрал хөрөөдөж аваад ачаал тийм ингээл экспортод гаргаад тэгснээр ингээл янз янзын зүйл хийгээл тэгснээр төдхөн тэрийг шатаагаал ингээл басал сүйтгэж байгаа. Тэрэн шиг гол болог байсан ч очиод л одоо машин тэрэг авгаадгүй, алтаа авгаадаггүй, химийнхэн хог шарыг хайдаггүй, атомын цахилгаан станцынхаа одоо ажиллуулсан атомынхаа хог хаядлыг хайдаггүй. Бүх юмыг бозруулж бохирлж байна. Тэгэхээр эн чинь өөрөө амьд бүхнийг сүйтгээд байна. Тэгэхээр эрлэг номон хааны үйл хэрэг буюу их засагч нарын үйл хэрэг маш их дэлгэрэх шаардлагатай болчиход байгаа юм. Тэгээд яг ингээд цар хүрээндээ байд юм байна. Дэлхийн амьтаа бүхнийг хамгаалах эрлэг номон хааны бүл гэж байна. Гэтэл халилаа нарны аймгийн амьтаа бүхнийг хамгаалах эрлэг номон хааныхан төвшин агч штеп үйл хэргийн цар хүрээ нэмэгдэж байна. Тэрнээс дахиад тэрний дараа мэрэн өснө тэнгэрийн одоо харьяа 99 тэнгэрт багтж байгаа харьяалагдж байгаа тэр орон зай гариг эрхэс бүхний амьтаа бүхнийг хамгаалах гэдэг дэвшлэмж. Тэгэнгүүт тэндээсээ дээшлээд Акок Монку тэнгэр буюу бүх тэнгэрийн харьяалт байгаа амьтаа бүхнийг хамгаалах эрлэг номон хаан. Тэгэнгүүт тэндээсээ дээшлээд орчлонгийн амьтаа бүхнийг хамгаалах эрлэг номон хаан. Тэндээсээ дээшлээ докторгийн амьтаа бүхнийг хамгаалах эрлэг номон хаан. Ингээд нөгөө нэг хаан шиг шажаатанда өндөрсөөд нөгөө их засаг гэдэг зүйл чинь томроод явчихж штеп. Тэгэхээр яг эрлэг номон хааны үйл гэдэг Монголд зөндөө бүлүүд байна, зөндөө бурхан шигтний үйл хэрэгтэнгүүд ч байж эрдэмтэд чадaltaй лам нар зөндөө байна. Хотог товлгаа удагтнаар ер нь их хвчлэн бас тэр одоо чойж өнгөртөнд огшин төвчнгүүд тэр чиглэлийн үйл төлөвлөсөн хийж байгаа шүү дээ. Гэтэл одоо бидний сая хийсэн чинь юу гэхээр нөгөө орчлонгийн амьтаа бүхнийг хамгаалах зорилготой үйл амьтаа бүхнийг амийг эргэж сэргээх зорилготой үйл байлаа л да. Яагаад тэгэхээр амьгээд нэг ярихсан дээр дахиад тодруулаа хэлж идэв юм уу? За арга бэлгийн нэг тийм дүрийг хүмүүс санаж. Энэ юу гэсэн үг вэ? Эхлэхий чинь нэг хар эрчимтэй цагаан эрчимтэй дээр нь хөх эрчим гэдэг зүйл. Тэгжээж нөгөө дэлхийд хар эрчимийг тогтоон барьдаг хар амьуд буюу хар элементүүд байна. Одоо химигээр яхам нөгөө төмөр нь литийн ган гянт болтон гэдэг ингээд хар эрчмийг тогтоон барьж байгаа тэр хүчтэй хими одоо элементүүд буюу яг үнэ хэрэгтэй бол ертөнцүүд төмөр бэжж яаж одоо жишээлбэл дэлхийн цөмд асрах төмөр байж байна. Дэлхийн цөмд асрах юу байж байна? Гянт болт байж байна. Ингээд судалгаа харсан маш тэгжиж одоо нэг тэр төмөр гэдэг зүйл, гянт болт гэдэг зүйл, лити одоо энэ хүчтэй хими элементүүд, металл элементүүд байж яаж байна? Энэ дэлхийн уул уснуудыг за ингээд нуруудыг тогтоон барьж байгаа. Нягт одоо дэлхийн хөрш оронд өчнөө олон металлын судал сувгууд ингээд үргэлжилсэн дэлгэсэн хэлбэртэй орчны цааны яд гэхээр хөрш ороо гагнан бүхэлж байна. Тэрэн шиг гариг одоо тип болгон дээр том нуруудууд байдаг. Үргэлжилсэн нуруудууд. Тэр үргэлжилсэн нурууд дотор асрах металлууд, асрах зэсүүд, молибденүүд, төмрүүд одоо байждаг байхгүй гэнт болдог. Бас л яаж нөгөө гаригийн твийг чинь задарчихгүй бүтэн байлгаж байгаа. Эн чинь өөрөө хар ам гэж хэлдэг байгаа байхгүй. Дэлхийн цөм бас хар ам. Дэлхийн цөмийг маш хатуу нягт ингээд дотоошоо татах хүчтэйгээр ингээд цул байлгаж байгаа тэр хүч чинь хар ам нөлөөлөг байхгүй. Хар амны эзэд буюу хар амийг тогтоон барьж байгаа тэр хүчтэй эрчимүүдийг хүнд эрчимүүдийг өөртөө татж чадж байгаа тэр элементүүдийг дотроо бүрэн бүтэн байлгаж байгаа эзэд нь хар амны эзэд. Тэгэхээр өнөөдөр төмрөөс үүдсэн, гэнт болтоос үүдсэн том уулууд хөдрийн битүүд гэж бол төмрөөрөө гэтэл том уулуудыг өчнөөнөр нь тэр хэмжээгээр хөрш шороо нэг хэврэг шиг задарж одоо газар хөдлөлтийн ая даах дэлхийн тодорхой хэмжээнд жижигхийлэл давалгаа далайн хүчтэй давалгаа гэсэн даахгүй шүү тий. Нэг солир ирээд ингээл унлаа гэхэд тэнд асар одоо мөчт нэг задрал хөрш шорооны задрал үүсэх болчихгүй. Тийм байдалтай байгаа. Тэгэхээр хар амныг хамгаалах гэдэг нь тэр багтав. Төмрөө хамгаалъя.
төмрийн хөдрөө хамгаална. Энэ төмрийн бүсдүүрүүдийг дэлхийн одоо том саяын хэлдэг шиг тэд дээр том бүсдүүрүүд байна штэ. Тэгэхээр тэр бүсдүүрүүдийг хамгаална. Дэлхийн бас өөрийнх нь хойд өмнөд тойд цалгаан соромжон орны цэнгийн урсгал мурсгал гэх тэр том бүсдүүрүүдийг дотор өргөний дагуу байрласан олон бүсдүүрүүдийг ил болоод далд байрлаж байгаа. Тэр олон торлогуудыг гагнаасуудыг бүсдүүрүүдийг бүрэн бүтэн байлгах болохгүй болчиход байна. За тэгэнгүүт бид нар сая тэн дээр чинь орчлонгийн энэ хараа амины эзэдийн үлийг хийсэн эрлэг ном хааны. Тэгэхээр буцаад нэг байхгүй болчихсон том үргэлжилсэн ингээ төмөр одоо төмрийн хөдрийн ингээ бүсдүүр биш үү бүсдүүрүүдийг ингээ бүрэн бүтэн болгоход чинь дэлхий өөрөө хизэж за энэ төмрийг ургуулад бүрэн болгочих гэж чадал боломжгүй байхгүй. Тэр тэн дээр нэг анх дэлхийг бүтээсэн гэж яриад байгаа шүү. Тэр мохторгон эздүүд ирнэ. Дээрээс нь тэр төмрийн бүсдүүрийг одоо ганганаж бүхэл тогтооход заавал дээд орон зайнаас нэг хүч үйлчилж байна. Аль нэг гаригаас нь юм уу, аль нэг эрхсээс нь ч юм уу те. Магадгүй аль нэг одноос нь ч юм уу ингээд тоосон ч юм уу одоо цагирган бүсдүүрээр ч юм мохторгоогоор дөрөв тийм цагирган бүсдүүр том супер нов оддууд биш те. Одоо тэрийг судлах юм. Тэгэхээр тэр бүхэнд аюун цахилгааны төвчүүд аюунгийн хар аюунгийн эздүүд нэр хэрэгжиж хийж байгаа. Тэр хар солирынхан бас хийж байгаа. Тэгэхээр тэдний оролцоо байгаа учраас тэд нар ирж оролцуулахын тулд орчлонгийн тэр хар амны эздүүд дэлхийд ирж буух болцоогоо орон зайгаа үлгийгээ бэлдээд байгаа хгүй тэрийг л бид нар хийж өгч байгаа. Тэгээ эрэхтэй судал сугуудаа ингээ үлгийгүүндээ бүрэн бүтэн болгоод буцаал нөгөө хаавар дахиж дараагийн бүсдүүр хийдгийг яаж буцаж тэр одоо эргэж нөхөгдөх юм ардгүй одоо галтуусан амн дээр бид нар хэллээ шүү дээ. Тэр галтуусаас дахиад хүчтэй оргилт явуулахад их хэмжээний лавууд төмөр агуулсан хүдрэ агуулсан лавууд гарч ирээд буцаад ингээ урсгалаараа тэрийг гагнж бүхэн төгөх юм уу те бид нар мэдгүй эсвэл газар хөдлөлтийн дүнд бий болох юм байна. Тэгэхээр бид нар мэдгүй шүү дээ яаж бий болох юм. Ямар тайчсан дэлхийг гагнж бүсдэх гээд харааны эздүүд ирсэн. За тэрнтэй адилхан хөх амны эздүүд гэж ирж байгаа байхгүй. Тэр хөх амны эзэн шинэ хөх ам гэж үг хэлдэг. Тэгэхээр энэ эрдэнэсүүдийг хэлдэг юм. За хамгийн төвөмлөр нэхлэх юм нөө 9 эрдэнэсээ хэлдэг. Тэгээ 9 эрдэнэсээ хаад бас олон эрдэнэсүүд байна. Химийн нэгдэлтэд орчихсон эрдэнэс үүдж байна. Химийн одоо цэвэр дангаараа байдаг эрдэнэс үүдж байж юм тий. Одоо чадварууд алт мөнгөөс эхлэелэр нь шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг үнэхээр аваад авсан байхгүй болсон. Гэтэл тэр энэ хөх амьуд чинь бэжэж юм хар цагаан хоёр ертөнцөө буюу их дэлхийгээ бас ингээд өсөлж гагнаж оршиж байгаа байхгүй да. Хар эрчмийн цагаан эрчмийн нэг тогтоон бариад өнгөнгийн эрчмүүдийг тогтоон барьж иж нөгөө олон өнгө алтан дээр нь мөнгөн дээр нь тан дээр нь оюу дээр нь шүр дээр нь тийм үү сувтан дээр нь өөрөөр оддын холбоос өөрөөр гариг гэсэн өнгөнгийн эрчмүүд ирж дэлхийд дотор ядчил өнгөн цэцэг суугаад байна шүү дээ. Өнгөн чулуунууд энэ тэнд хэвтээд байна шүү дээ. Тэр болон өөрийнхөө үйл хэрэгтэй оршоод байна шүү дээ. Тэр эрдэнийн чулуунаас гарч байгаа цацраг галбаадуудаас нөгөө хөрсөн дээр ургах үсний үндсүүд гэрлэн авч амин галаан авч туяа цацрагаан авч амьсгалж дотор нь байгаа олон шавж одоо нэмэртэй хөрсийг амтай байлгаж байгаа бордоожуул давсжуул кальцижуул байгаа фосфортой байлгаж байгаа тэр олон гिचл амьтд чинь тэнд оршин тогтнох бий болох үнцэн тавьж оршиж байгаа. Тэгжиж өвс ногооны үндэс бат бөх урагж байгаа. Өвс ногооны үндэс бат бөх байхын хэрээр хөрсөн цэвэр тоглох байхын хэрээр тэндээс ургаж байгаа өвс орнол органик буюу хор буу тийм үү шинтэй огтой шүүстэй гэж чадж байгаа. Тэгээд тэрийг эзэн малчтар хүнчтэр бид нар бас бие махбодын хувьд өсгөлөө өрөө сарвал байж тийм боломжтой бүрдээ. Тэгээд тэрийг сэргээх гэж ирсэн. Хөх амны эздүүд хөх солироос эхлэн аваад хөх солирын тоосноцроос эхлэн аваад тэгээд ингээ буужралт юм байлээ л дээ. За тэгээд хөх аянгаар хамгийн сүүлд төвч ингэж ирдэг. Хөх галаа хөх очтөлөөр за тэгэнгүүт бид нар бас цагаан амны үйл хэлээ шүү дээ. Тэгэхээр цагаан амны үйл хэлний нэг гэсэн үгээр энэ олон мөнх цаст хайрхтын ориглуудаар мөнх цаст байж тэр тэндээс
урсаж ихэн авч байгаа мөсөн гол мөсөн шанд мөсөн булгууд мөсөн горхиуд өчнөө нөрөө байж байна. Дахиад энэ мөнх цэст хайрхтын ориглууд дотор ч өчнөө мөсөн арлууд байж байна. Мөсөн хад асмууд байж байна. Тэн дотор дандаа ам байгаа учраас ам гэдэг зүйл мөсөн дотор амьдардаг амьтад байгаа учраас ялангуяа одоо юу сонирхдаг хүмүүс бол мэдэх хэвээр дэлхийн геологийн цаглбар гаргаад их мөслөгийн үед байсан амьтад болтлоо гэж одоо өв тийм ус урмал байж энэ төдөн сая жилийн 60 хэдэн сая жилийн настай ус болтлоо энэ төдөн одоо сая жилийн настай шавж байж гин гэдэг ингээ мөсийг өнөдөр маш их судалгаа хийгээд гаргаж байгаа шүү дээ. Дэлхийн нэг геологийн үс төвчлийн тийм судалгаа хийгээд гаргаад байгаа. Тэрнтэй адилхан мөсөн дотор өчнөө олон бас байдаг. Өнөөдөр бид нар яг хоол мөсөн бодохгүйгээр мөсөн дотор хийж хадгалаад байна шүү дээ. Тэгвэл тийм ариун нандин энийг муудахгүй одоо унганаар нь ариун дагшнаар нь анхдагч одоо чигээр нь хадгалж чаддаг байлгах чаддаг тийм ариун нандин орон зай оршихуд за хойд өмнөд мөсөн даалаа доош мөнх цэвдэг. Тэгээд дээш хормостын нэг энэ мөндрийг буулгаад байдаг. Мөсөн ширхэг талстуудыг буулгаад байдаг. Үйлсийн орон зай мөсөн мөндрийг тэртээ давхрын орон зай, болор давхрын орон зай гэх. Ингээд энэ олон зүйлийг бас амтад байлгаж ийж сая агаар чинь ариухан байна. Хормос тэнгэрээс бууж байгаа хур бүхэн ариун байх боломжтой байхгүй. Огтой ариун. Тэгээд агаар мандал цэвэр тунгалаг байх юм бол хормос тас тэртээ тэргөө маш их гэрэл, туяа, цацраг гэгээ солонгууд агуулсан тийм гэрлүүд, мөндрүүд, шүүдрүүд, салхиуд ирж байгаа. Тэр бүхэн бас хөрш шороогоо эргээд бас цэвэрлж идэг. Одоо мөндөр булаа гэхэл хөрсний хорыг тайлж идэг шүү дээ. Мөсөн тас дотроос. Гэхдээ тэгэхээр нүг энэ ариун дагшин амин одоо амьд байгалыг л буцаж сэргээгээд амьд дэлхийг амьд хэвэн байлгах гал амины үйл хийлээ. Тэгээд Эрлэг намуу хааны зарлагтай үйл тэдэр ихээр ирж байгаа гэдэг чинь нэг талаасаа тэр амийг хамгаалахаар чинь нөгөө талаасаа амийг өвөө болгосон эцэстээ ялт тооцох гэж байна. Эрлэгийн хийдэг ажил нь гол тэр чи яагаад амтай бүхнээс үдэж чаг. Тэгвэл чам чиний амин одоо зүтгэн болсон зүйлүүдээр олдоод байвал яаж юм. Гэт магадгүй тэдэртэй ямар байдлаар ялх хэлцэх юм байгаа, яаж ухааруулах юм байгаа, яаж одоо хөөрхөн өнгөцсөн тийм одоо гэмиг яаж оноох юм байгаа тэр бол тэдний асуудал бид нар бол мэдэхгүй. За ямар ч гэсэн юм үлээсэн. Тэгэхээр бид нар тэр тэндээс зорж ирээ тийм үү, Монголоос зорж ирээ энэ Япон улсын газар нутгийг их тунх байлгахын төлөө үйл хийгээ явж байна гэдэг чинь нэг талаас нь Монгол эцэг хүүхдүүд юуны төлөө зорж явсныг одоо бид ойлгож эхэлж байгаа байхгүй. Их дэлхийг бүрэн бүтэн байлгах хүн төрөлхтнийг хариуцах нь бүх монголчуудын дээдсүүдийн үндсэн ариун өмөрг юм байна, эрхэм зорилго юм байна. Тэр утгаараа тэнгэр зайтай гэдэг юм байна. Тэр утгаараа тэнгэр язгууртай гэдэг юм байна. Тэр утгаараа хөх толботой төрдөг юм байна. Тэр утгаараа бусдаас илүү эр зоригтой, бусдаас илүү оюун ухаантай, чин одоо зоригдолтой, тууштай, дайчин одоо юу гэдэг тэр олон чанарууд дагалдсан шүү дээ. Тийм байна. Тэр талд ч юм гэж ойлгодог. Тэгээд үнэхээр яхахгүй үүргээ ухамсарлсан учраас бид явж штэ. Одоо бид нар явах бол өөрхөн явах. Бид нар явахгүй гэж суугаад идэл. Оронд нь бидний өмнөөс хуржээд яг ингээд зарилгыг аваад яг ингээд үүлийг зөв одоо тандаад тийм үү. Тэгээд үүлийг 100% амжилттай үр дүнтэйгээр хийгээд ингээд дараагийн нэг хаалгыг нээгээд дараагийн хаалгыг нээгээд дараагийн үйлрийг дэлгэрүүлэх боломжийг дэлхийд болоод докторын хүүхдэд олгоод явж байгаа. Тийм гал бүлэл одоо манайх болж тодорхой байж байгаа тийм. За түүний дараа нь хийсэн үйл яг ер нь бол үүдээ хийж танилцуулах ёстой л да энэ нэг талаасаа эрдэм төвж байгаа нөгөө талаасаа тэмрийн үйлрийг ямар гэж юу хэлдэг юм. Бүх хүний эрхэм үүрэг юу байдгийг юуны төлөө энэ хүмүүс зориод яваад байдаг. Дараагийн үйл чинь аян хүрхээний үйл байсан шүү дээ тийм. Ер нь бол ингээл Японд ирэхлээр нэг юм хийх юм байна. Нэг бол галт улсын үлийгээл нэг бол хүрхээний үлийгээл явдаг тийм л бол
Одоо нодлын хэд бид нар фүжи уулын үлийг хичээл тэгэл хажууд нь байсан аянгын хөрхрийн үлийг хийсэн шүү дээ. Тэр шиг дараа нь тэр Хоккайдо арал дээр очиод бас нөгөө нэг том Йотагийн галтуулын үйл хийгээл бас тэндээс гарсан халуун аршин хөрхрийн үйл хийгээл тэгэл тэндээс өнгөртөн тогтсон цагаан нуурын үйл хийгээл гэл ингэ явж байсан. Энэ жил бас л тиймэрхүү хөтөлбөртэй явж байгаа. Тэгээд аянгат хөрхрээний хувьд бол нөгөө сүүн икегийн үйл гэж ярьдаг юм аа. Бас нөгөө сүүн ам гэж хэлж ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Түрүүн бахан эрдэнэсүүдийг ярьсан бол сүүн ам гэхлээрээ бэлтгэлхийгээс бэлтгэлхийнхаа шин мандлыг хэлдэг. Шин мандлаас гарч байгаа цэцгэс ургаж байгаа цэцгэс шин мандлаас дэлбэлж байгаа нэг та хөвд хаг одоо цэцэг жимс самар гэдэг энэ бүх нөө хүнсүүдийг хүнс гэж хэлээ та. Сүм хүнсүүдийг бэлдэж өгдөг тэр орон зайг л хэлээ та. Тэгээд заавал хүн бид заавал тэр жимсийг идэхгүй ч гэсэн ан амьтан идчихээн. Эргээд ан амьтад байгальдаа тодорхой өрхтэй л уршиж. Тэр одоо цэцэг навч үр тарай муу тарай тэр үрийг идэхгүй ч гэсэн мал идчихээн тийм үү. Тэгээ малынхаа одоо махыг шүлий одоо сүм тийм үү цагаан идэг малаас гарч байгаа олон хүн бүтээгдэхүүн арьс ширээс эхлээд тэр бүгдийг хүндрэлт нь ирээд хилж ийн гэдэг энэ бол одоо үнэхээр нэг шин мандлыг одоо хүн болгон хайрлахаас өөр замгүй зүйл байхгүй. Тэгээд цагаан аянгын үлээр яадаг ер нь цагаан аянг ямар цогтой болдог вэ? Маш их амьуудыг болгочирдаг ам амьда хөвч тайг энэ шин мандлын цэцэгсийн амьуудыг болгочирдаг. Одоо ингээл уусныхоо ургаал цэцэглэхийн агшин үр ингээ болордог штеп. Тэр чинь амьтай болдог, амьтай байдаг. Тэр амьтай байлгадаг хүчийг нь цагаан аянга бацардаг. Цагаан аянгаар нөгөө үр дотор нь ам бий болгож байдаг. Цэцэгний булцсан дотор нь ам бий болгож байдаг. Жимсний үр дотор нь ам бий болгож байдаг. Тэр зүйлүүд нь амьтай учраас эргээд яаж ин салхиар хийсээ тоос нь ингээ тарахтаа хөршөөнд буцаж буугаад дараа жилэн ч гэх юм уу те. За энэ дөрвөн үлрэлттэй тогтвол дараа жил нэгэнд бол гэхгүй те. Ингээд буцаа шин хуучин одоо хөгшөрсөн нөхөж үргэдээл тийм үү усандаа одоо уйлтэй гэдэг юм салхиндаа унаал хөгж үргэдэг дараа нь оронд манай шинүүд гарч ирдэг штеп. Ялангуяа тайрд явж одоо анзааршгүй. Тэрийг цагаан аянгийн эцдийн зүгээс аян бууж авах тэр галтай хамт амьд ирж идэг л да. Тэгэхээр бидний хийсэн үйлээр нүн цэцэг жимсний амьуудыг тээж ирэх тийм хүчийг арвижуулсан. Яагаад гэвэл одоо Япон орн ингээл харахад маш сайхан ингээл ногоон байгальтай байна. Хүн харахад эко байгальтай байна гэж хэлгээд. Гэтэл яг очиод үзэхээр хөрснө одоо тийм ялцсан гэхтэй гэх юм уу? Шимээ ялтаатай. Тэгээ одоо нэг хүчилт ихтэй байна. Өв сургамлын очиод харлаар хөгшрөлт ихтэй байна. Дахиад дээрээс нь өв сургамл нь тийм хорхоодсон байна. Навчууд нь ч тэр цэцэг одоо маш их нөгөө нэг юу байна. Одоо хорхоо ихтэй байна. Одоо ингээд нүдэнд үл харагдах вирус ихтэй байна. Амжшгүй. Тэгээд эн чинь өөрөө эргээд агаараа өнрөө. Уганд хорхойтойгүй байж ийж органикаар одоо цэвэр ариун байж ийж тэндээс гарч байгаа үнэр хий хүчил төрөгч одоо бид ярьдаг тийм агаар маш их нэг ох эрчимтэй буюу амьд эрчимтэй байж тэрийг бахан хэмжээний ч гэсэн амьсгалахад хүн найж энэ бие нь одоо тийм хангалттай хэмжээний баян ариун тийм хүчил төрөгч агаар хийнээр амьсгалж авах хэрэгтэй байхгүй тийм байж чадахгүй байгаа. Тийм учраас нөгөө нэг тэрийг одоо сэргээх гээд нөхөн сэргээх гээд цагаан аянгийн үйл хийсэн. Хөрхрээгээд амжигсан. Тэгээ хүмүүс мэдэх ба хөрхрээний ингээ гадуур асар том ингээ жижигэн усан талстууд буюу бөмбөлгөө тэм дотор маш их солонгууд байж байна. Үргэлж солонгыг үйлдвэрлэж байдаг. Хөрхрээний гадуур дандаа солонгодчихж байдаг. Хөрхрээний гадуур дандаа болор туяа буюу кристалл туяа бий болж байдаг. Хөрхрээний гадуур азон маш ихээр бий болж байдаг. Тэгэхээр нөгөө их дэлхийн азоныг хормостын азон давхрын азоныг хөрхрээнүүд ихэр бэлтэж өгдөг байхгүй юу?
маш их солон цацрагуудыг гаргаж өгч хоргоожулж өгч идэв. Агаараа хоргоожуулна. Хөрсөөн хоргоожуулна. Үйлсээ хоргоожуулна. Тэгээд дээрэс нь болор давхрахын цорхоонуудыг нөхчөж болор давхаргаа ингээд сэмэрчгсэн сэмхийг болчихсон болор давхаргаа нөхчөж идэв үстэй л дээ. За тэгэхээр тийм үйл хийсэндээ дараа. Тэгэхээр бид нар бол үнэхээр ярьдаг ч амны үйл хийгээ бид нар. Тэгэхээр амныхаа үлийг л хийж байна. Амхныхаа үлийг л хийж байна. За өнөөдөр гэхэд чинь бид болор агуу. Тийм болор агуур орлоо л доо. Хэдэн зуун метр урттай гэсэн бэ. Хоёр талаараа за тэр нэлээд урттай л байсан. Бид бол явахдаа алхдаг гэсэн шүү дээ. Тэр чинь Ирэх очих талдаа 40 минут гэж байгаа шүү дээ. Тэгээ 20 минут алхсан. Тэгэхээр тэр тийм том болор агуу, тийм урт болор агуу. Тэгээд цаашаа уурныгаараа цаана дахиад явсан. Тэгэхээр тийм том болор агууд бид нар очиж үйлхийлээ. Тэгээ ямар яах гэж тийм үйлсэн бэ гэхээр за нэг дахиад жоохон шинжилгээний мэдлэг хүмүүс ингээ ойлгохгүй талтай байдаг шүү. Тэгэхээр дэлхийн цөм гэдэг зүйл цөмийн квантын гэдэг физикийг ойлгодог хүмүүс ярих ба. За дэлхийн цөмд маш их квантын энергиуд байгаа. Тэр маш их квантын энергиуд дотор жишээлбэл болор цөмийн одоо тийм болор эрчимүүд одоо байж байдаг юм байна. Тэгээд дэлхийн цөмд одоо ингээд за бид нар ингээд гал түлхэд галаан сэвтүүлж болохгүй, галдаан бохир хийж болохгүй гэж ярьдаг тийм үү. Тийм учраас галдаан маш ариун зүйлийг хийж гал сэвтэхгүй байхдаа гал бузардахгүй байхдаа галаас гарч байгаа хийнүүд нь галаас гарч байгаа галууд нь ариусгах тийм маш хүчтэй чадaltaй байх хэрэгтэй гэж үздэг. Тэр шиг дэлхийн цөмд шатж байгаа тэр түлш байна уу одоо юу байна уу тэр дэлхийн цөмд шатж байгаа эрчим энерги маш ариун байх хэрэгтэй. Маш ариун байх хэрэгтэй. Тэр ариун байдлыг хангахын тулд дэлхийн энэ хөрш хороон дээр байгаа маш олон болор чулуудын судлууд, болор чулуудууд тэр ариун тагшин байдлыг хангах үүсгэдэг. Тэгжээ дэлхийн хэвлий рүү орж байгаа энерги бүхэн, хий бүхэн, гал бүхэн ингээд шүүгдээд замдаа тийм ус шиг шүүгдээд цэвэр ариун кристалл тунгалгаараа орж байгаа хэвээр. Тэгээд тэр тунгалаг байдлыг бий болгох гээд энэ жишээд олон болор судлууд байдгийн. Зарим нь болор агуудууд байдаг. Болор хавцлууд байдаг. Тэгэхээр энэ бас л одоо нэг дэлхийн нэг хэвийн байхтаа бол яг энэ байгаа энэ одоо нэг нөхцөл байгаа болор чулууд нь болор агууд нь хангалттай байж болно. А гэтэл үнэхээр ажууд төрөлчтэй явцад хитрхи хорон эрчимтэй, хитрхи хорон утаатай, хитрхи хорон туяа цацрагтай болчиход байгаа. Тэгэхээр энэ их өөрсдийнхөө ачааллаас давсан дэлхийн ээжийнхүүд өөрсдийн ачааллаас давсан их хорыг цэвэрлэхгүй бол шүүггүй бол задлахгүй бол сарниулахгүй бол болохгүй болж байгаа учраас огторгын эздээс нэмэлт одоо болрын эздүүд ирж байгаа хаа болор туяа цацраг аршаан булаг цөмийн квантын тэр физик эрчим энергийг одоо аривжуулагч тийм одоо эцэг өвдөд ирж байна л да. Тэгэхээр нэгэнтээ дэлхийн өөрөөсөө болор эрчмээр цэвэрлэгээ хийж чадахгүй болонгод огторгын болор туяаны эздүүд асар олноороо туяаны эмгэгдүүл жишээд асар олноороо хурж ирсэн нь тэрийг бид нар ямарсан болор агууд орчиж дуудан буулгасан. Тэр болор агуу ингээд битүү ингээд одоо 20 минут явлаа гэж ботход хүн одоо бид хэдэн километр цаг уртаа явдаг юм ямар ч ингээ алхах. Тэ таазанч, хананч, шаланчтэй битүү болор байгаа байхгүй. Бам болор. Үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гайхамшигтай. Яаж тэгж дэлхий тийм одоо хосгүй үзэсгэлэнтэй төгс төвлөрөн бүтээгдсэн юм бэ? Ингэж бүтээсэн тэр оюун ухаан тунгууд үнэхээр гайхамшигтай яваа гэтэл энэ сайхан бүтээлийг буцаад сэргээх гээд буцаад онгон дагшин анхдагч тэр эзэмж төвлөр зөвхөн тэр дүр төрхийг нь бүтээх чадах чадaltaй өгдөөсөн үнэхээр гайхамшигтай юм а гэдгийг л тэр үлийг хийж чадсан үнэхээр ойлгож гიშиж хүлж байлаа. Тэгээд дахиад түрүүний хэлсэнчлэн нөгөө олон болор давхаргуудын нэлээд дээрээс огторгын одоо туяаны болор туяаны эко болсон язгуур болсон эцэг өвгдөөс
хүч ирж байна л да. Тэгэхээр дэлхийн маань сайхан болно гэдгийг бид мэдж байгаа. Мэдж байгаа алхам тутам үйлээрээ баттгаж өөртөө бид нар итгэл үнэмшил гэдэг зүйлээ маш өндөр түвшинд ингэж хадгалж, урагшилж одоо өөртөө зоригжиж алхаж явж байгаа. Тэгээ манай байгууллага иймэрхүү үйл хийж явдаг. Тэгээд ер нь бол ингээд үйлүүдийн тайланд яг дандаа маш сонирхолтой үйлүүдээр хийгддэг. Одоо бид маргааш бас нэг газар руу явна. Нөгөөдөр бас нэг газар руу явна. Токиод очиод бас дахиад 2-3 тоглосон газар байгаа. Тэр бүгд мэдээж асар одоо дэлхийд тустай, хүн төрөлхтөн тустай, Монгол өвдөд тустай, магадгүй Тэнгэр охторгоо тустай. Тэм сайхан үйлүүд болно гэдэгт бид нар итгэж байгаа. Тэгээд та бүхэн маань имийг үгүйсэх гэдэг хамгийн сүүлд орхиорой. Бидний таньж мэдээгүй зүйл хүн төрлөختөн бидний төсөөлөлдж багтахааргүй тийм сайхан зүйл навтраггүй ертөнцид ямар их юм бэ гэдгийг л бид та нарт таниулах гэж хичээж явж байгаа. Тийм учраас та нар маань ч гэсэн бас өөрсдийнхөө одоо хөх мөх тэнгэрийн дэлхийн энэ удамсааны өвдөөсийнхаа агуу гайхамшигт хүч чадал, увдис авиас бэлэг эрдэм ухааныг бас ойлгохыг хичээгээд өөртөө бас ойлгоод явчвал нэг гэгэрэл гэж яриад байгаа зүйл чинь та нарт алхамаар ойлгох болно. Тэгэхээр гэгэрэй гэж аваад гүйдэл одоо оршин байгаа дэлхийг бахан гэсэн танихын төлөө явах хэрэгтэй байна. Тэгээд бөө хүний эрдэм ухаан бол одоо хязгааргүй бид алхам тутамд суралцж явж байгаа. Тэгэхээр битгий нэг одоо бөөл бол муу хүн шиг битгий бодоо. Үнэхээр номтын тэнгэрийн бүүнэр гэж байдгийн байна. Хүмүүс тэнгэрийн өвдөөцийн улаач болсон бүүнэр гэж байдгийн байна. Орчлон ертөнц огторгын эддийн өвдөөцийн улаач болж байгаа үрс гэж бас байдгийн байна. Тэгэхээр юм бүхэн ингээд өөр өөрийн хэмжээстэй байна шүү дээ. Тийм учраас та нар маань ч гэсэн ингээд биднээс чадан хүрч байгаа энэ эрдэм мэдлэгийг бас тусч аваад өөрсдөө ч гэсэн нэгэн цагт нөгөө энэ сайхан өндөр өвдийнхаа лаач үрсэн магадгүй зүгээр хайртай инкрээ үрсэн үдэ бөөдрөхт үрсэн шидэд үрсэн ингээ болоод явна. Тийм боломж зам та бүхэнд нээлттэй байгаа шүү. Тэгээ цөөхөн монголчууд бид дэлхийд дэндүү том байна. Дэндүү том байна. А дэлхийг аврам хамгаалахын тулд маш их үйл хийх ёстой юм байна. А дэлхийг сүйтгэж байгаа одоо дэлхийн хувьд бол тэд дээрэмжт гэдэг аахгүй миний ингээд хөвлөдөр байгаа бүх юм дээрэмдэд байна. Тэгэхээр тэр хүмүүс дэндүү олон байна. Тийм учраас бүгдээ олуулаа болж ээж дэлхийгээ үнэхээр дэлхийдээ хайртай гэж ярьж л байдаг хүмүүс. Тэгвэл хайртай гэдэг нь нотол. Би тэнгэртэй хайртай гэж ярьж. Тэгвэл хайртай гэдэг нь нотол. Үстлээ. Бидэн шиг нотол. Бидэн шиг үйлд. Бидэн шиг одоо зүтг гэж л уриалъя. Тэгэх юм бол магадгүй Монгол орн маань сайхан бол. За өөр асуух зүйл байгаа л. За асуух зүйл одоохондоо л гай байна. Блог маань 3-4 хэсэг болж бас явна. Тэгэхээр үргэлжлүүлээд бид нарын 5 өдрийн үйл болон аялалтай та бүхнийг танилцаарай гэж хэлье. За тэгээд дараагийн блогоор үргэлжлүүлж үзээд тэгээд дараагийн блогоор уулзъя. За баяртай. Анхаарлаа баярлалаа. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.